Өчигдөр Gemini-аас би Google-ийн гаргасан хиймэл оюуханаас би ердөөсөө ганцхан асуулт асуусан бол өөртөөсөн $3,000 $6,000 буюу 24 цагийн дотор 10 сая төгрөг олох боломж байсан байна лээ. Монгол улсаас интернет мөнгө бол гарах замуудыг мэдхийг хүсэх юм бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аалгээд дараад өгөөрэй. Монголд амьдарч байгаа хэн ч гэсэн энэ боломжийг ашиглах боломжтой байсан. Оюутнууд, мөнгө хэрэгтэй байгаа хүмүүс, гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд өөртөөгөө мөнгөө зүгээр л хоёр нугалчих боломж өчигдөр хүмүүрт байсан байна лээ. За энийг ярихын тулд эхлээд би танарт нэг зүйлийг ярих хэрэгтэй. Америкийн нэгдсэн улс Ираны хооронд болоод байгаа Хормозын хоолойны асуудлаас болоод дэлхийн эдийн засаг одоо савлгаатай болж байгаа. За тэгээд эдийн засаг савлгаатай болоод эдийн засаг тогтворгүй болоод ирэнгүүт их хэмжээний мөнгөтэй хүмүүс ч өөрсдийнхөө мөнгийг илүү найдвартай зүйд рүү шилжүүлж байгаа. За ийм учраас их хэмжээний биткойнтой хүмүүс өөртөөгөө биткойноо илүү найдвартай зүйл рүү шилжүүлж байна гэж ойлгож болно. Энэ нь биткойны уналтын эхлэлийг тавьсан. За одоо төлөө биткойн руу ороод үзье. Биткойн дээр юу болоод байна харъя. За биткойн 75,000-аас 59,000 руу унсан байна. Энэ уналтын эхлэлийг бол юу тавьсныг та бүхэн ойлгосон. За ингээд нэг үхрийн ивэр дөргөхөр 1000 үхрийн ивэр дөргөнө гэд Монгол үг байдаг. Биткойны ханшин ингээд доошлоод ирэнгүүт хүмүүс зарах тусам улам олон хүмүүс зарна. Тэгээд дараа нь бүрч олон хүмүүс зарна. За ингээд яасан бахна. Зах зээл тэр жигтэй айдас давтаад хүмүүс зарж эхэлсэн. Зарсан байна. 59,000 хүртэл нь зарсан байна. 59,000 тэр зогссон байна. Огсон мөнлөлт нь 59,000 дээр зогссон. Шалтгаан нь 59,000-ыг хүмүүс хангалттай хямдарсан гэж үзэж байгаа. Энэ зүйлийг зогсоосон хүмүүс нь халимнууд гэхгүй. Халимнууд гэдэг нь их хэмжээний мөнгөтэй хүмүүсийг хэлнэ. Криптокойныг зах зээлд. За ингээд ирэхэд бол энэ хавцсан биткойноо зарсан халимнууд нь 59,000 дээр нь худалдаж авсан. За тэгэнгүүт яасан бахна? Огцон мөнлөлтөнд зогсоод одоо consolidating phase рүүгээ орсон байна. Consolidating phase гэдэг нь огцон өсөлт огцон мөнлөлтын дараа ерөөхдөө бол пауз авч байгаа тэр богино мөчийг хэлнэ. Гэтэ энэ пауз нь хэр удаан үргэлжлэхийг би мэдэхгүй, магадгүй 24 цагч болж магадгүй 48 цагч болж магадгүй. Одоо ерөөхдөө бол 1-2 өдрийн хугацаанд энэ 60,000 шугамтайгаа ойрхон явах байх. Жижиг өсөлт уналтын хооронд 60,000 шугамаа ингээд бариад явах байх. За хэрвээ 60,000-аас цаашаа дахиад огцон мөнхөн бол энэ бол түүх үйл явдал болно. Түүхэн үйл явдал. 2022 онд крипто ертөнц бүр амар унжээсэн. Бүх койнууд бүр навс унжээсэн. 2022 оноос 2026 он хүртэл крипто ертөнц бүх дашраараа хамгийн хүчтэй унж байгаа мөч нь яг одоо байхгүй. Хэрвээ одоо энэ consolidating phase-с биткойн доош унах юм бол энэ бол магадгүй крипто койны зах зээлийн түүхэн дэх хамгийн амар уналт болж хөөрнө. Магадгүй дэлхийн 3 дугаар данч эхэлж магадгүй бүр аимшигтэй юм самбараагүй зүйл болж магадгүй. Ер нь бол нэг амар сони юм болно. Хэрвээ энэ consolidating phase-с 60,000-аас доошоо үргэлжлээд биткойн унах юм бол. Миний бодлоор ийм үлгэрийн юм бол арай болохгүй хаа. Одоо 60,000-аас дээшгээ 65 руу буцаад өсөх байх. Ойролцоогоор нэг 72 цагийн дотор. Тэгээд биткойныг дагаад бүх альткойнууд нь унсан. Одоо хэдүүлээ нэг альткойны жишээ гаръя. LTC. LTC гэдэг койн биткойн 59,000 дээр очиход 40 руу унсан байна. Одоогийн байдлаар LTC-ийн унсан хэвээрээ байна. Гэтэ магадгүй нэг 12-оос нэг 24 цагийн дараа LTC биткойныг дагаад consolidating phase рүү орох байх гэж бодож байна. Миний бодлоор LTC-ийн хамгийн доод үнийн цэг нь
40 дээр байх болов уу гэж бодож байна. Энэ 40 47-оос доош унахгүй байх гэж бодож байна. За тэгээд биткойн жоохон байж байгаа 65,000 руу өсөх юм бол эдгээр альткойнууд нь шууд биш 24 цагийн дараа биткойныг дагаад өсөж эхэлнэ. За ингэснээр ихэд энэ удаагийн бүх одоо криптокойнуудыг хамарч байгаа энэ аимшигтай том уналт зогсно. Ерөнхийдөө яг одоо яг энэ том уналт зогсож байгаа мөчтөр би зогсож байна гэж ойлгож байна. За одоо би танд нэг амар том боломж алдсан гэдээсэн тэрийг тайлбарлая. За эхлээд та нар энийг ойлгохын тулд биткойноос гадагшилж байгаа мөнгө энэ хормоочийн одооны асуудлаас болоод газрын тосны инфляцаас үүдэлтэй давхурж байгаа салбаруудаас мөнгө нь гадагшлаад хаашаа орж байгаа тэрийг ойлгох хэрэгтэй. За ерөнхийдөө бол энэ инфляцаас газрын тосны инфляцаас болоод дампуурж байгаа салбаруудаас гарч байгаа мөнгө нь хиймэл оюун ухааны салбар руу орж байгаа. За ALO гэдэг койн бол энийг гэлчлэн ALO гэдэг койн бол одоо хиймэл оюун ухааны салбарын койн. Биткойноос гадагшилсан мөнгө өөр бус дампуурж байгаа салбаруудаас гадагшилсан мөнгө нь ALO гэдэг койн руу орж ирсэн байна. Ердөөсөө 48 цагийн дотор ALO гэдэг койн 2-оос илүү нугарсан байна. Одоо төгсөг 20,000-тай байсан бол одоогийн байдлаар төгсөг 47,000-тай болцсон явж байна. Тэгэхээр би өчтөр ердөөсөө Gemini руу ороод биткойноос гадагшилж байгаа мөнгө нь хаашаа орж байгаа юм бэ гэж асуух байсан юм байна лээ. Тэгэнгүүт над Gemini биткойноос гадагшилж байгаа мөнгө нь хиймэл оюун ухааны салбар руу яг одоо орж ийнэ гэж хэлэх байсан. За тэгэнгүүт нь яах байсан бэ гэхээр Binance дээр хиймэл оюун ухааны салбарын койнуудыг нь харж байсан байлээ. Тэгээд хамгийн өндөр өсөлттэй койныг нь олоод тэр өндөр өсөлттэй койнлууд бүх мөнгөө оруулах байсан байлээ. Тэр хамгийн өндөр өсөлттэй койнууд нь ALO гэдэг койн байна. Би ердөөсөө ингэж чадсан бол 10 сая төгрөгтэй болчих байсан биш үү guys. Үнэхээр харамсалтай. Цаг үеийн нөхцөл байдал ямар чухал гэдгийг бол та нар эндээс харж байна. Цаг үеийн нөхцөл байдал бол крипто харилж чад. Асар чухал. За тэгээд намайг дагаж крипто харилцаа хийж байгаа. Миний крипто харилцааны хиймэл оюун ухааныг ашиглаж байгаа хүмүүст би одоо бас мэдээлэл хүргэе. За одоогийн байдлаар энэ аимшигтай уналтаас болоод миний крипто харилцааны хиймэл оюун ухааны бүх одоо харилцааных нь слотууд алдагдaltaй харилцаагаар дүүрсэн байна. Ерөнхийдөө бол одоогийн байдлаар 6 харилцааны слоттой байгаа. 20 харилцааны слоттой байсныг нь болиулаад 6 болгоцсон. Ягаад гэвэл 20 хуваачаар чинь нэг харилцаанд орох мөнгө нь бүр амар жоохон болчихж байгаа. За тэгээд одоогийн байдлаар 6 слот нь зургуул алдагдaltaй койноор дүүрсэн. Тэгвэл миний бодлоор ерөнхийдөө бол биткойн эргээд өсөд эхлэнгүүт LTC, Doge, GNC, ADA, TRX, Kite гэдэг 6 койн чсэн биткойныг дагаад өснө. За тэгээд эцсийн үр дүндээ одоогийн байдлаар 186 Америк долларын алдагдaltaй байгаа ч гэсэн эцсийн үр дүндээ тэг Америк долларын алдагдaltaгаар эсвэл нэг жоохон 1-2% ашигтайгаар салах байх гэсэн найдвартай байна. Ягаад гэвэл огцом унсан бод огцом өсөх магадлал нь зарчмын хувьд маш өндөр өгөхгүй. За тэгээд хэдүүлээ нэг зүйлийг л харж бай. Одоо биткойн энэс дэлхийн хувьд заяа шийдэгдэх гээд байна. Биткойн 60,000-аас доош унах юм бол үнэхээр хачин зүйл болно. Үнэхээр хачин зүйл болно. Дараагийн бичлэгээр уулзъя. Peace.